яг ямар эрэгтэй хүний шин чанар чамайг ингэ татдаг вэ? Чамаас өөрөхгүй юу? What the f? За бүгдээрээ сайн байцгаана уу? Ийхүү Hot Talk одоо маань нэвтрүүлэх юм байна. 3 дугаар улирлын хамгийн анхны дугаар хүрэхэд ийхүү бэлэн болсон байна. За тэгээд өнөөдрийн эхний зочноор болохоор бас нэг үзэсгэлэнтэй эмэгтэй бас оролцож байна. Тэгээд за миний мэдхээр бол мэдээж дуунуудаараа бас аюулгүй алдартай болж гарч ирсэн. Одоо намооны нэрээр алдартай, намуухан эсвэл яг жинхэнэ нэрийг одоо яг хэн гэдэг үлээ? Жинхэнэ нэрээ л дээ та. Намуу ёо чи тэгтээ ингэж яхаар ямар юм бэ? За намуу маань оролцож байна. За тэгээд намууны хувьд бол бас өөр одоо алдартай болсон зүйл гэх юм уу? Эсвэл одоо хүмүүс илүү танигдсан зүйл нь болохоор мэдээж одоо Тэнгисийн үед дээр 24/7 одоо манай реалити шоуны маань бас оролцогч байгаа. Тэгээд би болохоор одоо энэ сизний одоо хөтлж явна. Тэгэхээр ингээд сизон 3-ын туршид одоо та нартай хамт байхаар болсон одоо хөтлөгч чин зөрөг байна. Тэгээд бид хоёр өнөөдөр эхнийхэн дугаараа ярьцлага эхлэх гэж байна. За тэгээд ойрд ажил амьдрал хэр байна? Урлаг, уран бүтээл те сонирхч тийм зүйлүүдээс олцооч. Ойрд ажил амьдрал одоо яг эхэлж байна. Шинэ жил дууссан. Тэгээ хэсэг жоох ингэж амарч аваад одоо яг буцаад орох гэж байна да. Шинэ жил гэдэг чи одоо хамгийн эрэлттэй байдаг үед юм гэсэн үг үстэй. Ятарсан. Хоол бол сүүл рүүгээ бүргээд. Хоолой сүсэх гэж юм их доослол мөнгө их хураач гэдэг шиг. За бид бас нэг хүмүүс бас сонирхож чиж магадгүй гэдэг нэг хэдэн сонирхолтой асуултуудыг бас чамаас асуумаар байна л да. За. Хүмүүс ч гэжтэй бас би бас айгу яаж ингэдэм бол тэгдэм бол гэд ер нь бодсон юм. Чиний хувьд мэдээж яг өөрийн чинь яг ингээ хамгийн хайртай дуу гэж бол байгаа бах тий. Өөрийн чи хийжсэн дуунуудаас. Тэгэхээр ингэж сууж байгаа шалтгаан нь юу гэхээр чи яг өөрийн чи хайртай дуу гэхээр амар хурдан гарцсан дуу ч одоо тэр тухайн мэдрэмжээр ингээл газ хийсэн дуу гэсэн үг үстэй. Ер нь бол амар онгод орцсон яг тийм. Тэгэхээр ингээд чи цаг их зарцуулсан дуугаа илүү их ингэж дандагдаг өө эсвэл ингээд онгодороо ингээд газ хийсэн хурдан гарцсан дуунууд ч юм уу тий. Аха. Яг үнэхээр тэр нандинаад байгаа дуугаа би одоо гаргаагүй байгаа. Тийм. Ноц байна. Ер нь бол эхлэл нь бол тавигдсан юм уу тий? Тий, тавигдсан. Ер нь баг л дуусчаа. За дууны хувьд бол тэгвэл тийм юм байж. Мэдээж бас урлаг уралсайхан талаас нь бодвол бас айгүй нарийн торгон мэдрэмжтэй ийм зочин байна. Тэгээ би ч одоо дуу муунд нь дуртай дөө тий. Сонсдог байсан гэ нэвтрүүлэлтэд зөндөөл хийж ирсэн тий. За хоёулаа тэгвэл яач. Дахиад дараагийнхаа асуултуудыг асуухаас өмнө эхлээд пицца хатхаа. Пицца хатын бүтээгдэхүүнүүдээс идэх үү? Би пиццанаас нь авъя. Хоёулаа. За энэ нь болохоор пепперони наач болохоор супер юм болохоор одоо. Окей. Эндээс нь авчи. За би болохоор пепперонигоос авчи та. Ер нь пицца хатын пиццанаас ер нь хэр идэх үү? Ер нь идэх. Ер нь хамгийн дуртай одоо пиццаны үед ямар төрлийнх нь байдаг вэ? Яг юм идэж яхад бах юм асуучлаа. За миний хувьд гэх юм бол пепперони төрөлт нь арай илүү дуртай. За тэгээ бас хамгийн дуртай гэх юм бол одоо манай энд харагдаж байна. Торто десерт төрөл байгаа даа. Тэгээ ер нь бол пицца хатаас орж захиалга хийх ч юм уу эсвэл одоо онлайн захиалга хийхдээ ер нь хөвчлэн бас торто десертээс нь бол идтий. Чи эндээс хамсаад үзүүл үзэр энэ ямар гоё амттай. Торто. Тийм, торто десерт. За. Ямар вэ? Нэг тийм барентэй талах мэдрэмж өгсөн. Юу манай үеийнхэн чи ер нь бол барентэй талах малах бас их идэж өссөн хүмүүстэй тий. Эмээ өвөгийн ч юм уу одоо хөдөө чанал манал бэлдсэн юмнуудаас тэгээ. Амт нь бол аягүй гоё. Тийм ээ. Тэгээ миний бол хамгийн дуртай төрөл нь байгаа да. Намны ер нь ямар мэрэгчлээ юм бэлээ? Би юу? Би архитектор мэрэгчлээ хүн байдаг байгаа. Яг энийг сонсохоор амар сонирхолтой үз. Архитектор мэрэгчлээ. Тэгээ ич одоо мэдээж барилгын салбар шүү дээ. Тэгээ тийм байхад бас яг ингээд өөрийнхөө бас яг хүсэл мөрөөдлөөрөө яг тэр зорилгоороо ингээд бас урлаг уран сайханд ингээд явж байгаа гэдэг бол бас бахархалтай. За баярлаа. Яагаад нэг өмнө амир юм ярьжсэн юм шиг сайн. Өмнө яг нэг ийм хэсэг болж исэн сайн. Тийм үү? Тэгсэн үү те гэл. Дэшаву. Яг тэгэж нэг ярилцчихсан нь бол саналаа. За. Хамгийн том авьяас нь бол мэдээж яах вэ? Дууд болох те. Одоо аяа хүртэл чи зүү замдаа өөрөө зөхөдөг үстэй те. Тийм, заримдаа. Үг.
аяа хүртэл заримдаа өөрөө зохион. Одоо энэ авьяасуудаас гадна бас нэг чамд өөр ямар нэгэн төрлийн авьяас ч юм уу тиймэрхүү зүйл байна уу? Бага. Миний хажууд ингээд хүн жоох ингээд за 30 минутаас дээш байгаад ирэл та. Жишээ нь. За. Тэгэхээр ингээд тэр хүн яагаад ч юм тэр хүмүүс миний аавра нэг оронготлаа амар тийм бүх юм чийлрээд тийм ямар ч тийм юм санаа зовхоо байлаад амар амгалан мэдэрдэг юм шиг санагдав. Энэ миний авьяас. Би өмнө 30 минутаас дээш байж лээсэн та нийлээ. Ер нь бол тийм юу. Ер нь үнний бас өндөртөө шүү бас. Тийм. Ер нь бол айгүй намуухан хүн гэдэг дээр бол би санал нийлж байна. Тэгээ бас юм яриа суухт бол тухтай мэдрэмж өгдөг. Тэр нь бол үнэн. Ялч өмнө тохиолдсон кейс боддог кейс гэдэг. За. Энэ л үнэн. Одоо ингээд шоунд оролцоод ингээд бас нэлээд хэдүүлээ ингээд хил амны дунд ингээд байж ирлээ шүү дээ. Бас миний бодлоор бол энэ бол айгүй нөгөө нэг хүн цаг үе байгаад байгаа юм. Би бол тэгж л байдаг юм. Яагаад тэгж л байдаг нөхөр нөгөө одоо сэтгэл санааны хувьд тийм амар хүн цаг үе байгаад байгаа. Тэгээд тодорхой нэгэн байдлаар одоо энэтэй холбоотой ч юм уу те чи ойрын хугацаанд яг ингээд амар сэтгэлээр унсан үе байна уу? Ер нь тэндээсээ чи яаж ингэж гарч ирдэг вэ? Тухайн үед нь ямар хуу арга хэмжээ авдаг вэ? Яа байна. Яа амар хүндсэн тий. Яа. Яг үндэ амар хэцүү байсан. Яг гоё л та. Гэхдээ бас хажуугаар нь юм нүдээс саяхан ер нь бол яг тэр хүнд цаг үе бас дахиад ирсэн надад. Тэгээд дахиад уу энэ. Дахиад манай тэгээ энэ яг жоохон хуйлда яг миний 7 жил тийжсэн тийжээр амтан маань өнгөрөөд тэгээд миний хувьд бол баг миний хүүхч байгаа байхгүй юу. Тэгээд амар хүндээсээ сая нэг 2-3 сарын хугацаанд. Тэгээд одоо ер нь бол гайг болж байна. Тэгээ би яг ийм хэцүү үедээ ажиллаар л одоо мартдаг гэх юм. Өөрийгөө завгүй ойлгож ирсэн шүү дээ. Яг нэг хүчээр цагийн тийм циклд оруулаад би өглөө тэдэн цагт босоод жимдээ явлаа. Араас нь инглээ тэр хүмүүстэй очиж уулзлаа. Ингээд ерөөсөө ингээд бодох сөхөхгүй гэсэн үг. Намд чи хитэн мурдж идэв лээ. Яг нэг байсан юм. Ааха. Би бас харж ирсэн юм байна. Өөр хүмүүр үстэй. За амар сонин хэцүү бас урчлаа. За Марти хоёлаа за амар хэрэгэлэг юм ирээ. Ааха. За тэгвэл гарч ирж тааш. Чи ер нь спортын төрлийн одоо ер нь спорт хийх сонирхдаг уу? Спорт сонирхож эхэлж байгаа. Ер нь бол жоохон сонирхдаггүй бас би өөрөө чаддаггүй ямар ч аюусгүй биш би. Юм чаддгүй гэж чинь. Ер нь бол амар хөдөлгөөн сайтай гэж би бол боддоо шүү дээ. Тэр нүүдээс мэс тоглох моолох ч юм уу те. Тэг би тэрийг харин тэр тэнд л ер нь тоглож өөрийгөө өө гэж мэдсэн шүү дээ. Бас тэнд бас өөрийгөө олж илрүүлсэн гэж байгаа юм. За тэгвэл спорт бол одооноос сонирхолтой болж байгаа юм те. Үзэгчийн хувьд бол үзэх туртай юу? Сакс. Үзэж байгаа харин тийм. Өмнө жилээс яг үнэхээр үзсэн. Тэгээд миний дэмждэг баг би хэлж болох юм. За хэлж болно шүү дээ. Би металлыг дэмждэг байхгүй юу? Өмнө жил бол яг дэмцсэн. Шилт металсэн тийм. Тэгээд энэ жил бас уг нь бол дэмжиж байгаа. Уг нь бол гэдэг байна шүү. Би очиж нэг сайн үзэж амжихгүй л галтай. За тэгвэл саксны хувьд бол дуртай юм байна. За тэгвэл ингээд хүнд бас ингээд үзэхэд нэг жоох уйтгартай юм шиг тийм спортын төрлөө дээ шүү дээ. Одоо миний хувьд жишээ нь хөл өмг байхгүй юу? Гэтэ би хөл өмгт өөрөө амар дуртай. Тэгээ амар дуртай мөртлөө үзэхэд бас нэг жоох уйтгартай юм шиг санагдаад идэв. Урт хугацаанд ингээд нэг жоох сонирхолтой тоглолт ч юм уу тиймэрхүү зүйлс гарахад бол жоох уйддаг. Гэтэ би өөрөө амар дуртай хөл өмгт бол амар. Чиний хувьд? Яг ингээд зурагтаар үзэхэд бол одоо спорт ч тийм. Надад бильярд жоохон сонирхолтой харагдаад байна шүү дээ. Яг ингээд мэрэгжлийн тамирчид ингээд тоглолдог да. Яг ингээд амар анхаарад үзэхээр нэг тийм болж өгдөг. Гэхдээ ингээд тоглож мохлохоор гоё. Өөрөөсөө тоглож мохлохоор нэг have fun гоё гэдэг шүү дээ. Чи өөрөөсөө тоглоогүй юу? Ерөөсөө тийм тоглоогүй юу? Тийм тоглоогүй шүү дээ. Үдсэн. Гэхдээ тэр чинь нөгөө нэг юу нэхгүйсэн мэт цохор яг уу тэ аргалал тоглоал байсан л да. Бид нөгөө тэнд байхдаа чөлөөт цагаар амар бильярд тоглодог байсан юм. Амар тоглолтын чааш юм бэ. Ер нь жоохон цаг гарахаар тий. Тэр үед бильярд тоглодог байсан. Тэгээ бас яг тэгэж боддог байсан гэхээр бас сонирхолтой. Уу яг зурагтаар үзэхээр амар сонир байт юм аа. Хүмүүсийг ингээд яг ингээд нүдэрээ хараад ингээд үзэх гоё, өөр тоглох гоё мөртлөө үзэхээр ингээд. Одоо өдөр тутамдаа хэрэгжилж байгаа аппликейшнуд байгаа шүү дээ. Утсан дээр ч удаа хэрэгжилж байгаа аппликейшнуд.
Чи яг тэр дундаасаа ингээд нэг тийм хамгийн итгээд сонирхолтой тийм аппликейшныхаа хэлээд өгөөж байгаа. За би жаараа. Тэгээ харж байгаа дэлж болно уу? Тий. Хамгийн сонирхолтой итгээд Хүмүүс ч одоо нөгөө нэг янз янз идэв штэ одоо. Надад бол тэр нэг юу юм сонь санагддаг байхгүй юу? Хүмүүс чинь ингээд янз бүрийн өдөр ингээд хөтөлж идэв штэ тий. Одоо жишээ нөгөө нэг би өөрөө сүүлийн хугацаанд үерхээгүй болохоор тэгэж бодд юм болов. Хосууд нөгөө нэг өдрөө бүртэж явдаг аппликейшн ч юм уу тий. Тийм байд юм уу? Бэди бэлээ яриа. Тэг гівгэд ингээ өглөөс ирсэн. Өнөөдөр чи чип дээрийн 100 дахь өдөр юм байна шүү дээ, тий. Оо тийм үү. Тийм юм байд юм гэлээ. Надад яг нэг амар сонирсоод байх юм байхгүй юм байна л та. Би зүгээр яг үнэхээр өдөрт юу ийцээ яасан эсний бол яг хөтөлж оруулдаг. Юу хийсэн яасан юм юу? Уусан гэдгийг. Арай илүү нөө эрүүл мэнд тал. Тийм эрүүл мэндийн тал руугаа нэг тийм апп дээр бол яг хөтэлдэг. За чиний одоо нөгөө нэг энэ stage name гэж байна шүү дээ. Наманы гэдэг. Аха. Энэ юу нь яг өөр байх байсан бол зөө. Чи арай өөр сонголттой тулгарх байсан бол хингэх байсан бэ? Хингэх байсан юм. Оон чи яг тэр үед бодчихсон нэрнүүд байд юм аа. За хамаагүй зөв ичгүй хэлж болно. Илэхгүй. Юу вэ? За хэлж штэ энэ ч одоо. Нэг тийм ичмэр юм биш үү? Үгүй энэ бол ичмэр юм. Юу гэсэн бэ? Ямар вэ? Миний үгүй яриа би хэлэхгүй. Би намаа л гэсэн. Хамаагүй хэлэхтэй штэ. Би бол одоо жишээ нь Super Junior гэдэг банд мэдгүй. Солонгосын хамтлаг гэдэг бой банд байдаг байхгүй. Тэрний дуу манд би амар дуртай байсан. Тэгэл өөрийгөө бас ер нь бас тэдний нэг болол явна маун гээл бас нэг Super Junior зам. Тэгэхдээ тэр чинь бас 2008 9 он гэдэг чи хүүхдэл бодол байгаа юм чи хамаагүй шүү дээ. Чи дүүл яг тийм одоо хэлэхэд ичмэр гэдэг байгаа шүү дээ. Наад нэрээ яг хэдэн настай бодож ирсэн. 19. Тэгээ 19 нас яг дөнгөж ер нь ингээд ойлгоцсон байсан. артист болж 18 19 тий яг артист болж байхдаа уусаа одоо нэрээ яах вэ гэж өчнөө юм бодсон шүү дээ. Тэгэл хэд хэдэн нэр try хийж үзэл нэг л болоогүй л дээ. Анхны уран бүтээлүүд нь болохоор намуухан гэдэг нэрээр бол явж өстэй. Үгүй бүр анхны уран бүтээлүүд заяа. Шал өөр нь шүү дээ. Мэйлийн юугаар явж ирсэн. Мэйлийн. Нөө намуунаа гэдгээ ингээд ихшгүүдийн зүгээр ви болгоцсон заяа. Тэг амар ядаргаатай харагдана ер нь харахад. Зүгээр баг тэрүүгээр явчихсан байхгүй. Бүр official болохоос. Чамтай ихтэй ингэж ярилцааг бас амар утчих тээ. Хойлоо ер нь яг үндэ юмшсан юм. Оо. Миний энэ үстэрлт мэрэлт чамтай ямар ч холбоогүй шүү. Тэгээ тэрийг гэтээ бас би хэлэхгүй бол болохгүйсэн аахгүй юу. Just дараа нь үзвэл анзаарсан л намны ингээд үсээ ячжээ ингээд өөрчилчихжээ. Тэг би яг өөртөө ингээд холбоогүй өөртөө холбоотой бодохгүй байгаа зүгээр л таймер байсан юм билүү дээ гэд яг хэлдэг ингээд. Тэр бол гэхдээ нэр би үзсэн чинь бас хөрх ухаатай. Тэнхгүй тэгээ тэнхтүүл тэнхтсэн. Салаал таарсан ба шүү дээ. Тийм бол ерөөсө бодоогүй дээ. Тий бас айгаа хүнд хэцүү цаг үед байсан. Одоо бол яг үсээ ирүүлжүүлэх гээд тарьсан шүү. Тэгээ ер нь ямар ч төрлийн үстэй бас ер нь гоё зөвхтөмдөө үүдээд урлагийн үнэтэй бас ялч өнгө имиж гэдэг шаал бас хажууд наа харалтай зүгээр сайхан. Үдийтэйгээс. Үүштэй. Нээд залс Монголыг бас урдаа ярддаг нүр царайштай. Тэрийг мэдээс тий. За тэгж яах юм бэ одоо тий. Сүултээ хүн дургур гэсэн юм бол. Би ч одоо ерөөс тийм юмнаас хол байх гал хичээгээл идэв юм шүү дээ. За өөрийнхөө тийг хүсэж байгаа одоо пицца хатын бүтээгдэхүүнээ та манай Pizza Hut гэмийн сайтаас захиалаад хүргэлтээр хүлээн авах боломжтой байгаа шүү. Тэгээд мэдээж пиццаг болохоор аль болох халуунаар нь дөрвөн шуурхай хүрхийг бол хичээдэг байгаа. Тэгээд хамттай пиццануудаа бас захиалаарай. Би бол яг энэ тортой дэсэрт бол амар дуртай. Надад бол ер нь бол бүгдээрээ л яг үндэ бүгдээрээ л гоё л та. За сая хоёлоо болохоор ерөөхдөө ингээд нэг daily те ингээд одоо ойр орчимд өдөр тутмын одоо нэг жижүүрийн яриа гэдэг шиг байна. Тиймэрхүү асуултуудаар бол эхнийхээ хэсгийг бол хийлээ. Одоо цаашдаа дараагийн хэсэг нь болохоор эднийх нэг юм байлээ нэг уламжлалт тийм маяг гэдэг нэг юм яриадсан байхгүй. Тэгээ хоёрдугаар хэсэг нь заавал ингээд нэг юм халуухан те ийм яг нөгөө нэг hot hat гэдэг зүйлээ бас барьж яваа. Тэгэхээр нэг жоохон тийм шарсан тийм хариулахад жоохон хэцүү тийм их асуултууд асуух тийм амар нухацтай болоо хүлээж ийн бидрийг. Тэгээ одоо тэр болонлогоо орцгоё. За.
you take? It's hard taking man. За, хоёрдугаар хэсгээ эхэлцгээе. Ийхүү одоо манай уламжлалт бас халуухан хэсэг бол эхлэх гэж байна. За тэгээд аль болох гоё хариулаад явал бас зүгээр те. За. Тэгээ. За намууны Гэхгүй. яг одоо найз залуу байна уу? Яг одоо найзлал байхгүй. Гэхдээ шинжиж байгаа хүн бол байна. Харьцаж явж байгаа. Тийм. Судалгааны үешттэй явж байгаа Судалгааны юм бол. үйлчлэлтэй явж байгаа хүн бол байна. Аха. Ер нь бол ямар хүн юм шиг вэ? Ахис дэвшил хэр байх нь вэ? Ахиц дэвшил байвал байна. Байвал байна. Бас хичээл болохоор байна. Гэхдээ шинжин. Намайг шинжиж байгаа Яг хөө. энэ эмэгтэй хүний энэ үе шаттай юм сонь тийм ингээд яг нөгөө залуу нь болохоор ингээд дотроос ингээд аль болох хоорондоо нэгэндээ ингээд гоё сэтгэл төрүүлээ явж байгаа бодоол байл. Тэгсэн чинь нөхөр энэ юм мэрээ сууж байгаа байхгүй. Үгүй ээ, тэр хүн ч гэсэн намайг шинжиж байгаа. Аа тийм. Тийм бүр яг ингээд бит хоёр айгуу зэв яах гэдэг юм. Тэр хөө. Намаахан ч гэдэг ер нь бас жоохон flirty байвал бас flirty төрлийн хүн те. Тэр талаар юу гэж боддог чи өөрийгөө? Тийш дээ л гэж боддоо шүү дээ. Би ер нь бол өөрийгөө жоохон бас эвгүй гар гэж бас боддгоо. Сэтгнээс сэтгэнчдэг. Би бас жоохон альт мэднэ. Альт. За тэр өнгөрсөн болсон ч юм яах вэ? Одоо бас найзлуутай болох гээд явж байгаа юм байна. Тэгээ судалгааны шатнд бол явж байгаа юм байна. За тэгвэл яг энэ дээр дөрөөлөө зөө. Яг энэ хосын харилцаа хайр дурлалын яг энэ ингээд үе шат дээр одоо нөгөө эрэгтэй хүний чинь зөө. Яг ямар зан чанар нь ингээд чамайг илүү ингээд нэг тийм өөртөө чам одоо чи өөртөө илүү татдаг вэ те? Яг ямар эрэгтэй хүний шин чанар чамайг ингээд татдаг вэ? Чамаас өөрөхгүй юу? Тасэва. Тасаа шүү. Би бараг шараад авах шүү. Чи биш. Энэ саяхан оруулахгүй шүү зөө. Дараагийн асуулт. Тэ Яаж тэгжилж болд юм бэ? Тоглосон шүү дээ. Тэгээ яг нөгөө хүнийг үзэн ядаж бол болно л дээ. Би бас энийг бас үгүйсэхгүй. Би бас өөрт нь нэг тийм амар сайн сайхан юм хийцсэн юм. Биш бодлоо. Одоо битүү ихтэй зур амар ирүүл хэлцээтэй тий. Тэрийг бас ирүүл өстэй. Үгүй. Жохоо тийм. Яг одоо би жохоо шозоогоо авч байгаа тий. Өө тэгээ би зүгээр тоглосон байхгүй юу? Чи тэр юунаас идэв? Дуртай гэстэй. Би ер нь бол энэ нэвтрүүлгийн эхний хоёрсоос нэг үсэж байгаа хөтлөгч нь ингэүүлж байгааг бол ерөөсөө хараагүй. Тэгээд бас анхны кейс бол тохиолдож байна да. Чи гомдсон юм уу? Гой гомдож байна. За дараагийн асуулт. Үгүй би ч дээ зан чанараа яапар гэх. За чаа. За яартч. Надад сэтгэл гаргадаг. Өөдөө ямар гоё бэ? Надад сэтгэл гаргадаг. Тэгээ нэг тийм хүндэлдэг. Нэг тий джентльмен шиг байцдаг. За. Надад амар кайфтай нэ. Тэгээ болоо. Ерхий. Тэгээ босцсон чинь тэгэл би агуулцлаа юм шүү. Тэгэл болоо биш үү. Гэтэ сая эхний хэлдэг чинь бол тоглоомжтой. Аха. Яг 100% тоглоомжтой. 100 юу? Nice. За би болж үлч. Өөр. За зөв юм ярилцах зүгээр шүү дээ. Би одоо өөртөө хүн дээр хүлээж аваад ахна шаашаа. Оо. За тэгвэл чиний хувьд зөө. Одоо хин нэгэнд зориулж хийж исэн тийм хамгийн амар романтик зүйл чи яг юу вэ? Би яг өөрөө дийтэнд ураад. За. Тэгээд би тэр хүнд цэцэг аваад. Ус өргөлөөр нийтэнд хүлээсэн. Сууж хата би өөрийгөө би ямар романтик хүн бэ гэж бодчихсон. Цэцэг аваад хүлээгээ сууж захтаа бодсон юм шүү дээ. Тэгээд тэр хүн ирлээ. Цэцгээ өглөө. Гоё дийтэнд явж хоол идлээ. Тэгээд тэр дейт юу нь яаж өндөрсөн? Гэхдээ тэгэл яг л гоё байдаг дийчвэл зүгээр л оронд нь эрэгтэй нь биш эмэгтэй нь л одоо нөгөө нэг санаачлаг гаргасан гэх юм уу. Би зүгээр тэгж амар үзмэр гэсэн байхгүй юу. Ер нь эрэгтэй хүмүүс ямар мэдрэмж авд юм бол гээд
цэцэг өгч мөгөөд ингээ эмхтэй хүн. Ямар хариу үйлдэл үзүүлэх нөө. Амар гоё юм л. Ер нь бол эрэгтэй хүнд цэцэг өгөх. Би бүр өөрөө бүр тэр хүнийг гэж хаад ингээд гэдэг ч бүр ингээд баярлаад ямар гоё юм. Тийм, наач нь бас надад тохиолдож байгаа. Би бас тулгамдгал юм байна. Яг шууд баярлаа. Яах гэсэн юм бэ гэх юм бол шокнд хизээч одоо тэгж бодохгүй л хүү дээ. Эрэгтэй хүн өөрийгөө цэцэг аваа байж гэж. Тийм, гэхдээ манайхан ч бас ер нь бол жоохон тийм нэрлэхүү хүмүүс шүү дээ. Яах гэсэн юм. За баярлаа гэдэг ч юм уу. Тийм бас байж магадгүй. Гэтэ аль болох бас нөгөө хүнийхээ сэтгэлийг бодоо тий. Баярлаа. Би бас яг гоё чин сэтгэлээсээ хариу үйлдэл бас гаргах. Тийм, тэгж амар романтик юм шүү дээ. Юу ч юм бэ. Өөрөө шууд ингээд цэцэг өгч юм өгөөл те бас орчин цаг үед бас яг ийм бодолтой эмхтэн хүн цөөхөн шүү. Тэг би бүр дахиад битсэн. Би бүр 100% даалгаврыг биелсэн юм шүү. Агуу хайртай л байхгүй. Зүгээр л бас тэгж үзмээр л байсан байхгүй юу? За бас сонирхолтой юм байна те. Бас манай зарим эмхтэйчүүд бас нууцхан юм бас тийм өөрөө нэг эхэлж нэг тийм алхам хиймээрч юм шиг нэг тийм үеуд бас байдаг гэж магадгүй. Ахаа. Эсвэл тийм юм хийж үзмээрч байгаа юм шиг санагдвал бас ичид зоох зүйлүүгээр бас байж болох юм байна. Тийм. Амар гоё юм лээ. За чи нэг залуу амар таалж байгаа зөө. Чамд амар таалагдчихж байгаа. За тийм бол чи нөгөө залуудаа яаж ингэж сэтгэн хөө. Тэгээд тэр талаасаа хаваалцтай. За одоо ингэж энэ ч яг одоо та нөхцөл байдал тийм. За ямар нэгэн байдлаар ингээд хоёр хойлохнаа ингээд нэг 20 минут ч юм уу байх цаг гарцаа. Ингээд олоолаа нийлж явж байгаа ч юм уу те. Хоёр ингээд тунаад үлдсэн. Тийм үед. Одоо би тэр хүнд өөрийгөө би чамд юм шүүгээ илэрхийлэх гээд аваа. Ер нь сэтгэн ч гэсэн чамд амар таалагдаад байгаа байхгүй. Начистай амар хэцүү юм байна. Гэтэ эхлээд нэгээс юм ярих гэж л үзсэн. Тийм юм ярих гэж л үзсэн шүү дээ. Хөөе энэ тэр. Одоо тийм яг одоо байгаа нөхцөл байдлаа нэг дүүртэн гэдэг ч юм уу туртай юу юм бэ шууд орд асуух юм байна. Би хүмүүсээс орд асуух айгуу туртай. Чи юуны орд вэ? Тийм. Энд чи амар ярианы сэдв болдог байхгүй юу? Би хэлэнцээ орд. Чаваа хэлэнцээ орд гэдгийг мэднэ. Хэлэнцээхээ айгуу юу. Тэгээ хоёлоо ингэж яваад штэ. Би хэлэнцээ орд. За. Шууд. Нөгөө ч жоо хавд шүү те. Харин тийм ээ. Өөрт амьдралч ирэн дагуу юу? Нөгөө нэг хүн уг нь бол надад таалагдчихж байгаа хэвээр болохоор би цаанаасаа ч хүнтэй сэтгэхгүй тэгэхгүй. Энэ дугаарыг зүгээр хав дарахаар шийдлээ. Энийг бол гарах ямар суурхал надад хотлаа. За ер нь тийм байна. За тэгвэл яг тэр сэтгэж байгаа заа юу. Саяны шиг яг тэр таалагдсан үндэ сэтгэж байгаа. Яг амжилттай болж исэн тийм тохиолдлууд бол зөндөө л байгаа бах тий. 100% шүү дээ. 100% би ер нь бол харсан залуугаа шууд ингэж нэрчдэг юм аа л гэж байгаа юм шүү дээ тий. Тий би энэ дээр бол өөртөө сэтгэлтэй байж чадна. За одоо юу юм зөө. Хоёлоо аль болох өөртөө талаар юм ярий зөө. За. Тэгээд чи яг ямар сан 100% зүйлгээр яг чамд одоо төрж байгаа тэр сэтгэл мэдрэмжээ л зүр хэлчих болно. Би уусаа ерөөсөө имзэлж ингэж мэхгүй. За чин зөрөг гэдэг хүний одоо яг хамгийн таалагддаг зүйл нь юу вэ? Чиний яг нөгөө нэг яриа чинь айгуу тийм эмх цэгцтэй. Тэгээд яг олон хүмүүсийн дунд ялангуяа тийм яриагаараа хүмүүсийг амар гоё болгодог гэх юм уу? Тийм. Энд чинь бол амар авьяас шүү. Би бол надад ч үнэхээр авьяас гэж хардаг. Нэг тийм хамт олныг нэг тийм гоё болгочдөг яриатай. Тийм чамд ер нь яг энэ ажиллаж айгуу цогно. Тэгэж харуулаа. Хөрсөн зочдтой өөрөө хийлээ. Магтаал шүү дээ. Энэ магтаалахгүй юу? За. Ямар гоё магтаал гэж. За тэгвэл эсрэгээр одоо хамгийн таалагддаггүй. За энэ хүний нэг энэ байдал нэг юм дээ. Тэр нь л нэг тийм дээ гэсэн. Наадах чи их хуцтай бодож үзээгүй юм шүү. Тэгээ олон юм байгалах л та. Тэгээ ер нь л хамгийн түрүүнд санаанд орж байгаа ч юм уу эсвэл яг хамгийн их тийм
дургу. Байхгүй. Байхгүй. Өнөөдөр байхгүй. Нэр байхгүй. Нэр юу? Тий. Чи надад дургу юм уу? Гүйлтэй. Чи дургу аль нь миний дургу юм хэлтэй. Би надаас яг энэ асуулт ирсэн бол би ч гэсэн бас байхгүй л гэж хэлчихсэн ер нь бол. Үгүй нэр ингэсээ байхгүй мэн. Тий, юу ч тий. Жоок штэ. Тэр мэр жоок гэсэн шүү. Битээ гомдорё за. Зүгээр зөвхөн би яг нэг юм бодоагүй. Нэг юм бод. Зэ би ч бас тэгвэл олон дундаа юм ярил ярьчдаг бас тийм л бас юм байгаа л юм байна гэж ойлгочлаа тий. За. Ямар нэгэн байдлаар Тэнгисийн хэрэгт яг тэр шоунд одоо яг оролцсондоо чи дараа нь ингээд одоо яг жоохон хамсаж ийсэн ч юм уу тий. Тиймэрхүү тохиолдол ер нь чамд гарсан уу? Яг Одоо бүр амарч харамсаад байсан юм гэхдээ нэг байхгүй л тий. Ялцчгүй илүү л гоё байсан л та. мэдээж сайн муугаас үрж илүү байсан. Тийм амар хилүүлжсэн ч гэсэндээ сайнаар ч гэсэндээ давхар хилүүлжсэн шүү дээ. Тэр нь яг үндэ илүү байсан болохоор бас гайгүй шүү ер нь. Харамсахгүй. Хамссан тохиолдол байхгүй гэж Тийм бодож ер нь байхгүй. тий. Ер нь бид бас бүгдээрээ нийт оролцогчд ер нь бүгдээрээ бас сэтгэлийн хат сайтай хүмүүс байсан гэж би бол боддتي. Тийм. Тэгээд үнэхээр яг тэр ментали яг сэтгэл санааны хувьд бас асуудалтай хүн байсан бол бас арай өөртэй. Бидэд бол тийм хүн бол байгаагүй л гэж боддөө шүү дээ би бас тий. Бүгдээрээ амар гоё Амар зоригтой. Тийм. бүгдээрээ яг тэр зүйлд орсондоо амар гоё enjoy хийдэг тий. Тэрүүгээр амар гоё бахархалтай бол байдаг. Тийм бас гоё найзуудтай болсон. Амар гоё турсамж бүтээсэн ёо. Амьдралын юм бас л тийм шүү дээ би ч одоо олон төрний нүдэн дээр бас тий зэнхэр дэлгэцсэн ээ. Эмхтэй хүмүүсээ эмхтэй. Анхны юмсэн эмхтэй мэн. Эхний зочноор арцаа гэдэг ш. Пицца мэцээ цаамаа ялцоо сайхан. За. Тэгвэл хоёлаа чи ингээд яг чамаагаа орж ирснээс хойш ингээд яг матчлсан шүү дээ. Ингээд тий. Тээж шиг. За яг хоёлаа ингээд яг тэгсэн шүү дээ. Ингээд нэг арай илүү юм яриад ярилцаа тий. За хэрвээ би биш байсан бол чи хэнийг сонгох байсан бэ? Хөө. Чи биш байсан болов? Чи тэнд бүр байхгүй. Би байхгүй, би өөр ингээ огт байхгүй. Мэдээч чи очоо шууд нэг хүн болцсон шууд дуудаж штэ. За. Би тэгтээ одоо ингээ ботхоор би maybe бэлгүүн ахыг сонгосон баг. За. Аха, нэрнгэсээ бэлгүүн ах ер нь л амар гоё хүн. Угсаал. Би нэрнгэсээ бэлгүүн ах сонгосон. Тэгээ цаашдаа ярилцаад нэг нэгэндээ ингээд таалагдчихвэл бас болол бүтчихэр гэж үү? Хоо. Тэгж асууж чи. Газ бодчлоо сайн ясал. Яа юу вэ? Мэдхгүй шүү дээ. Мэдхгүй те. Бас тэгээ сар царих нөө мэдхгүй шүү те. Мэдхгүй шүү. Тэгээ хүмүүстэй болгож бүтээн л гэж үздэг шүү дээ. Тэгэл айл болох болохгүй байвал тэгээ одоо яах вэ? За, Тэнгисийн иргэн тэгвэл яг чамааг байсан үед байсан оролцогчдоос чамтай хамгийн хүндий байсан оролцогч юм бэ? Хүндий. За би оролцогчдоос гэд яг хэлэх юм бол үгүй. Яг чамааг яг байсан үед те. Оо. Баттай яг үндэ нэг хүндий хүн байгаагүй штэ. Байлгандаа. Яах лэрээ? Байлгандаа. Чадахгүй. Хүн болгонтой бол адил тэнцүү бол байна гэж байхгүй. Ямар сайн юм. Хүндий хүн. Одоо хоёр нэг юм ярьдгүү. Нэг контактлдгүү ч юм уу те. Охтуудтай бол ямар ч юу байхгүй. Залуучууд. Залуучууд нэг тийм хүндий юм байгаагүй. Надад үнэхээр хүндий юм байгаагүй байхгүй. Чамд байсан юм уу хин? За хэл. Надад байгаагүй чамд байсан юм байна. За. Яг нэг бодсон асуултанд өөрөө бодсон. Би ч одоо тэгээд одоо хүндий хүн гэхэр ч одоо залуучуудтай бол өстой байхгүй. Харин тийм за. Охтуудтайгээ бодохоор ч одоо нэг их цаг хугацааг хамт өнгөрүүлээгүй одоо эмэгтэй оролцогчтой гэх юм уу? Тийм. Тэг хин. Алуу байж. Одоо тэгээ угаасаа шоун дээрээс ер нь хэлдэж штэ. Тэгээд
тухайн үед амар хүндий байсан гэх юм бол заяат ш заяа битүү ч бүр гал ус байсан шүү дээ. Бүр яг л хэрэлдээл модалцаал ингээл чи бойл би бойл. Одоо ч гэсэн тийм зүйл. Гэтэ одоо битүүр яг тийм ч гэсэн ингээд аюу гой найзууд талцсан. Тэгээд тэрүүгээрээ ингээд амар гой дурсамж нэгэндээ ингээд амар хайртай байдаг гэх юм уу. Тэгээд нэнийг ингээд зүгээр ойлгодог шүү дээ байнга. Тухайн үед яг хүндий байсан хүн гэх юм бол одоо заяал юм байна да. Нэг тийм хэрэлдээл гэдэгтэй тийм байсан. Харин тийм лээ. Надад ихтэй та хоёрын тэр байдлыг харах амар нийттэй гэхгүй. За мэдгүй хэдэн асуулт асуусан чи юу н өөрөө шаналаад дуусчлаа тэгээд за эцсийн асуулт асууя. За хүнд юм уу? Гүйгүй зүр аймаг гоё өөрийнхөө бол ярьж болно. За хамгийн сүүлд нь надаас яг чинстлээсээ асуумаар байгаа. Тийм асуулт эсвэл тийм яг надад яг хэлхийг хүсэж байгаа зүйл. Тэг би бас чамд хэлье. За чамаас асуулт уу? Тий, асуулт эсвэл хэлхийг хүсэж байгаа зүйл дээ. Чи энэ асуултуудаа ер нь эртгэлэхгүй би бэлдээд ирэх байсан шүү дээ. Зүгээрээ бодож байгаа л хэлчихлээ тий. Хэлхийг хүсэж байгаа зүйл хэвэл одоо юу ч үгүй. Би чам одоо миний хувьд гэх юм бол анхнаасаа чи надад ингээд амар сэтгэл амар өндөр өөрийгөө үлдээсэн байхгүй. Тэгээд ингээд анхнаасаа надад амар таалагдчихсэн. Тэгээд би бас чамтай танилцахыг амар хүсэжсэн. Тэгээд миний бодол бол нэг тийм ерөөсө сөрөгдөл рүү бол ерөөсө өөрчлөгдөөгүй. Би чам өрөөч ингээд дандаа гэгээлэхэр хардаг. Тэгээд ер нь цаашдаа сайн сайхан ингээд амжилттай ингээд дуунуудаа ингээд зогсохгүй идэг те. Ирээдүйн pop diva ч юм уу те. Ийм амар амжилттай уран бүтээлч дуучин болоосой гэж бол хүсдэг. Тэгээд хайр дурлалын асуудал төр болохоор тэгээд сайн бодолтой байгаарэ. Тэгээд чимэнаас жоохон хаяа хүл алдал алдчих гатдаг тийм. Йоо. Би бол амар дурламжтай гэж боддог байхгүй намны. Тэгээд би дурламжтай. Тий, амар дурламжтай. Тэгээд бас нөө хүнээ сайн таньж одоо сайн мэдж авч явахгүй бол бас амар амархан шархалцдаг. Тэгээд өөрөө амар өвдчихдэг тийм хүн. Тэгэхээр ер нь тэрэлтэйчсэн бас цаашдаа хүнээ сайн таньж яваарай л гэж бас хүсэж байна да. Надад ч тэгтээ амар гоё л. Яг манай аав ич хоёр надад яг хэлж хоёр шиг. Тийм байна миний хувьд бол. Окей. За тэгвэл миний хувьд бол чамд хэлмээр байгаа юм гэх юм бол би бас чамайг өндөө ингээд амар амжилттай явж байгааг харах амар гоё. Тэг үсээ энэс ч илүү олон зэ надад бүр ингээд харагдчихэв. Мундаг. Баярлалаа. Өөр за чи ч гэсэн миний хат ирсэн юм чи би ч гэсэн чамд ирхэл. Чи ч гэсэн. Тий. Ер нь дурламжтай. Та минь ч гэсэн ер нь бол бас их бодоо штэ. Тэ аль ихтэй баг гомдогоор. За би ер нь бол арын албанынхантайгаа ярилцж байгаад энэ дугаарыг их цацгүй яах вэ гэдэг тэр их удаа ярилцсан юм шиг. За яхаа анхны дугаар тэгээд аль болох чадлаараа тэгээд гоё ярилцахыг хичээсэн бас гоё ярилцсан. Чи надад гомдохгүй шүү. Би юу чанаа товтэй би ч одоо гомдох их байхгүй шүү дээ надад ерөөсөө. Гүү эрэхтэй шүү дээ. Зүгээр надад юу шүү дээ. Би чи ирв шүү дээ. Би чи ирв. Одоо тоолж юу шүү дээ байхгүй тэгээд хаток юм байна. Их 3 дахь хөл ирлээ. Тэгээ одоо шинэ бүхний одоо эхлэл тавьж байна. Энэ сизон угаасаа будаа олгоно. Гайхалтай яриануудыг би бүгдийг их болно. Тэгээд энэ хүү эхлэлийн бас аюу гоё хөгжилтэй гоё тавьж гисэн. Намуухандаа бас маш их баярлаа. Тэгээд бас маа нэвтрүүлгийг одоо миний нэвтрүүлгийг хүндлээд оролцоор болсон бас урилгын маань бас ингээ хүлээж авсан. Чамд бас маш их баярлалаа. Тэгээд ойрд ингэж нэр удаа яриаггүй мэнэ тий. Тий, хоёулахнаа бол юм яриаггүй амар утсан байна. Тэгээд би ч хоёулахнаа юм яриаггүй гэж бараг сүүл тэнд л ирсэн. Сүүл тэнд л. Тэнд бараг ингээд орой модон доор ингээд салснаас юм яриаггүй байсан юу. Тэгээд ярьсан ч амар гоё яна суучны яг тэр чимх гоё дурсамжууд бол орж ирж байна. Тий. За ийхүү одоо манай контентэнд орсонд бол маш их баярлалаа. Тэгээд аюу сонирхолтой ярьцлага болсон гэж бол найдаж байна. Тэгээд бас гарын бэлэгтэй. Оо. Yay! За манай пиццатаас бэлдсэн гарын бэлэг байна. Хойлоо задлаад үзчих за. За тийм л та. Чан онголгоод үгүй. Окей. Дэвтэр байна. Оо. Дэвтэр хойлоо дотор нь юу байгааг хэрэгтэй зүйл.
Дотор нь юу байгаа харчих заяа. За. За. За энэ бол чи байж л та. Би энэ чи миний бэлэг шүү дээ. Би эхнээс нь үзүүлэх гээд шүү дээ. Энэ бол Бид нар яг ингээ өөрсдөө ингээд яг номын дагаа явах гэх ингээд наа өглөө. За тэмдэглэлийн дэвтэр байна. Тэгээ тэмдэглэлийн дэвтэр болохоор мэдээж бас дуучин хүний хувьд те үг ай май үг мүгээ бичих тиймэрхүү зүйлс Илүү яах вэ? болно. За ингээд хоёлаа нэг юм нөгөө явчих. За стикер байна. Стикер. Гүйнээс өгөх юм. За тэгээд аяг бол байгаа пицца хат юм байна. Логотой аяг бол байна. За тэгээд мэдээж энэ болохоор Wingstand гэдэг нь уцсны арталт хийдэг. Окей. За энэ амар сонирхолтой. За юу. Наач яра халуун малуунаа барьд юм биш үстэй. Тийм эмхтэн хүн яг ийм нарийн юмыг амар сайн мэдхээ. Мэдгүй надад бол ихтэй дулааны ярддаг хоолны саавал гэж хэлсэн. Тэгсэн чинь шууд оролцогч болохоор шууд л мэдчихлээ. Энэ дотроо болохоор ийм дулаанаа барьдаг материалтай. Хоолны цүнх гэж бол би бол хэлнэ нэг бол. Ийм байна. Гарахад нэр амар хэрэгтэй юм. Тийм үү? Шүлмөл устай хоол унд. Ер нь л дулаанаа алдахгүй байх тал дээр бол аха. За мэдээж дэвтэртэй байгаа юм чинь бас үзэг бол байгаа. Үзэг маань байгаа. Тэгээ мэдээж пицца хат юм байна. Мөрч усан. Хотолох гэсэн байгаа шүү. За. Окей. За ийхүү гарын бэлгэн нь юм байна. Баярлаа. Дотор нь хийчихгүй дөө буцаага хийчих чи та. Гэртээ арай сайхан үзье. Зөө. Авчих уу? Баа за тэр. Аж болох уу? За одоо ч бүр өглөө би. За ийхүү гол дугаар маань энэ түрээд өндөрлж байна. Тэгээд бидэнтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараараа шууд уулзцгаая. Зөөц. I don't jump, I get the joy. Oh boy, boy. I don't jump, I get the joy. Boy, boy.